Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн тэр бидэнтэй хамтдаа байдаг сонсогч үзэгч танд яг энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Гэр бүлийн радиогийнхаа 2 дугаар эфирээс судалгаа 71 нэвтрүүлгийн пүрэв гарагийн дугаарыг эхлүүлэхээр сэтгүүлч, сэтгэл зүйч, сэтгэл судлаач, баясгалан гэр бүл судлаач хөтлөгч инх залманаар бэлэн басан байна. Сонсогч та бидэнтэй хамтдаа байгаарэ. Өдрийн мэндийг хүргэе. 4.5 84.5 талгуун дээр судалгаа 71 нэвтрүүлэг маань хурж байгаа. Тэгээд 3W1045 цэгмэн гэсэн захим хуудасаар та сонсох боломжтой бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсыг та сонгоод дүрстэйгээр үзээрэй. Судалгаа 71 нэвтрүүлэг мэдээч танд тий судалгаатай, нотлогоотой, баталгаатай мэдээллийг мэрэгжлийн өнцгөөс хүргэнэ. Тэгээд тэрнээс гадна мэдээж судалгаатай нотлогоотой учраас тий давхад мэдээлэл төөрөгдөд байхгүй давхар хажуугаар нь та зөв ойлголт, зөв мэдлэг, зөв хандлагыг бас авах боломжтой. Тэгээд таны амьдралын чанарыг сайжруулахад бодиттой нөлөө үзүүлэх нэвтрүүлэг байна. 9986 104 5 дугаарын утас таны өмнө нээлттэй бол 8866 104 5 дугаарын утсаар та бидэнтэй хамтран ажиллах боломжтой. Өнөөдөр цаамаа битэр нь гүйлтийн талаар ярих гэж байгаа. За өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд бол Улаанбаатар марафон гүйлтийн тэмцээн уралдаан гэхүү те өөрийгөө сорьсон тэр үйл явц маань нийслэл хотоороо болоод өрнөсөн. Тэгээ энэтэй холбоотойгоор бас сонирхолтой судалгаануудыг үзэгчийгээ сонсогчтойгоо ярилцаж энэ нь зөвхөн 5 сарын 23, 5 сарын сүүлийн өдрүүдэд болдог нэг жилдээ нэг удаа болдог тэр үйл явц биш. Харин хүний амьдралд өдөр тутам болдог үйл явц байгаасаа гэсэн үднээс судалгааг бас таны чихэнд тань нүдэнд тань ойртуулъё гэж бит хоёр нь шийдсэн байгаа тийм. За тэгээд баясаа ихч маань түрүүтний хэлсэнчлэн ер нь бол тэр үнэн бодит мэдээллийг өгдөг гэдгээрээ судалгаа 71 нэвтрүүлэг маань бас онцлогтой. Тийм болохоор зэрэг яг ийм их сурвалжтай мэдээллүүдийг бас та хүлээн аван сонсох боломжтой. Зөрүүлээ та бас бидэнд яг тэр барьцтай мэдээллийг сэтгэл хэсэгт бас хуваалцах боломжтой шүү. 9986 104 5 гэсэн эфирийн маань утас бол ажиллаж байгаа. За Улаанбаатар марафон бол 2014 оноос эхлэн 2026 он хүртэл тасралтгүй ингээд үргэлжлээд 12 жилийн хугацаанд үргэлжилсэн байна тий. За анх бол яг нийслэлийн 375 жилийн ойд Найрсаг Улаанбаатар гэсэн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд зохион байгуулагдахтаа 3,000-аас 5,000 хүнийг хамруулж исэн байна. Гэдэг чинь одоо ингээ харахад бол маш багтаа байгаа байхгүй юу? Тийм, маш багтаа. Тийм. Тэгэхээр 2026 буюу энэ жилийн хувьд бол 46 мянган хүн. За тэгээд тухайн үед бас ингээд нөгөө хөгжөөнд дэмжихээр ирээд хажууд бас ингээ хамт гүйсэн хүмүүсийг оролцуулаад яг тайлбарлагчдын хэлж байгаа бол 50 гаруй мянган хүн ингэж энэ үйл явцад ингээд оролцож байгаа юм. Нийслэлчүүдийн хувьд нэг том хөдөлгөөн болж байна. Төвчний хөдөлгөөн болсон байгаа тий. Тэг хүн чинь нэг юмыг ингээ хараа суухтаа биш. Өөрөө оролцохоороо бас айгуу гоё юм сэтгэл хөдлөл, айгуу гоё юм сэтгэл мэдрэгддэг штэ. Тэгэхээр Улаанбаатар марафон бол өөрөө ирээд оролцдгоороо тэр хүн бас яг ингэж нөгөө сэтгэл дэвсэж байгаа гэдэг утгаараа бол мэдээж гоё болох нь одоо ингээд ойлгомжтой тий. Тийм үйл явцаа. За миний хувьд ч ихсэ одоо 5 км-ийн уралдаанд өөрийгөө сойж бас амьдсан. Тэг бас их сонирхолтой байсан. За тэгээд хит хитэ оноодод болсон хоёлаа мэдээллүүдийг харуулчих тий. 2014 онд бол 3-аас 5,000 хүн оролцож байсан болвол 2023 онд 13,000 болж өссөн байна. За 2024 онд бол 30,000 болж 2 дахин өссөн бол 2025 онд 30,000 болсон. За 41 улсаас 30,000 орчим одоо оролцсон гэдэг ийм 2024 онд 25 онд тоо байсан байна. За 2026 онд түрүүний хэлсэнчлэн албан ёсны бүртгэгдсэн хүмүүс бол 46,000. Гэхдээ яг албан бусаар 50,000 хүн оролцсон гэсэн мэдээлэл бол байгаа даа шүү дээ. За тэгээд харж ирсэн шүү. За бас 46 орны одоо тамирчид ингээд нэгдсэн байна гэд. Тэгээд 42 км-т бол нөгөө хар залуу өнгө тайртай залуу чи хаанах хөлөө мартцсан. Тэр залуу 2 дугаар харинд Япон, 3 дугаар харинд Монголын тамирч ингээд гүйлтэнд маань оролцож исэн юм тэмцээн болчихсон. За тэгээд мэдээж одоо гүйлт гэдгийг одоо ач тусын битээр ярих гээд байгаа тий. Хүн төрлөخت нөө гүүхээр бүтээгдсэн гэдэг байгаа. Яагаад вэ гэхээр нөө хүн төрлөخت нь ч нөгөө ол зомгоо олохын тулд эргээд аюулаас зогтаахын тулд гүүхээр бүтээгдсэн. Харин орчин үеийн амьдрал гэсэн чинь биднийг суулгаад
тий сууддаг болгоцсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлээр болохоор дэлхийн насанд хүрэгчдийн 31% нь бол хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байгаа даа тий. Тэгээд хөдөлгөөний дутагдлын хувьд дэлхийд дээрх нас баралтын гол эрсдэлт хүчин зүйл нь одоо хөдөлгөөний дутагдал болчиход байгаа. Тэгээд 26 онд нэг юм онцлог баримтуудыг дурдах юм бол 5 км-т 23,000 гаруй одоо хүмүүртгүүлсэн байсан. Тэгсэн. Тийм. За тэгээд олон улсын 5 дугаар ангиллын сертификаттай болсон. За тэгээд дэлхийн болон Азийн хөнгөн атлетикийн одоо холбооны төлөөлөгчид ирж оролцдог 42 км болон 21 км-ийн маршрутыг стандартын дагуу хэмжиж баталгаажуулсан гэж байгаа. Тэгээд цаг хэмжилтийн чипийн системд одоо гадаадын экспертүүд хяналт тавьж ажилласан. Ийм олон одоо мэрэгжлийн чиг баримжаар орсон байгаа даа. Мэдээж дээрээс нь нөгөө энэ жилийн марафоны ураа болохоор алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үн цэнтэй гэсэн маш гоё ураатай байгаадсан. За тэгэнгүүт миний хувьд бол гүүх талаар нь одоо гүүхээр бол оролцоогүй. Гэхдээ яалтчгүй нөгөө автомашингийн өдөр гээд эрт дээр үеэсээ олон жилийн өмнөөс эрт дээр үеэс гэсэн тий нөгөө дадал болсон гэр бүлэрээ дугуйндаг хүүхдүүдээ салхитуулдаг чөлөөтөө замаар алхдаг тэр одоо үйл ажиллагаанд нь оролцлоо. Тэгээд яг тэр оролцдог гэр бүлэрээ тэгээ бага насны хүүхдүүдээ авч явж байгаа ээж аав нарын хувьд бол жижигхэн төвөг бэрхшээл байсан. Юу байсан бэ гэх юм бол нөгөө марафон гүйж байгаа гээд замуудыг хаачиж байгаа байхгүй. Тэнгүүт нөгөө явган үнийхээ хоёр талын замаар нэг юм адуу машиг техник технологитойгоо багширсан. Тийм. Энэ жаха асуудалтай байсан учраас надад ийм олон улсын түвшинд хийж байгаа хүний одоо хүмүүсийн эрүүл мэндэд хэрэгтэй тэгээ бүр ийм гоё том ажил болсон марафон одоо автомашингийн өдрөөс өөр өдөр бүр ингэж зорилттой зохион байгуулгадаасаа гэдэг чин сэтгэлийн бодол бол байсан. За тэгээ цаашаага. За хоёулаа олон улсын судалгаануудыг тэгвэл за тэгээ. Ер нь гүйлт манд яг хуу 6 төрөлтэй байсан шүү дээ. Тэр мэдээллийг бас өгчээ. 1500 метрийн одоо уралдаанд бол гэр бүлийн тэгээ хөгжлийн бэрхшээлт иргэдийн гүйлт энэнд бол дараа жил басигч багтаага заавал ороорой. Энэ үнэхээр хөөрхөн шүү. Би гүйдэг биш алхдаг хүн шүү дээ. Алхаж болно гэж чи. Заавал гүйх алхахгүй. Тэнгүүдээ тэнд чинь нэг хүүхдэд айгуу гоё. Энэ хүүхэд ирээдүйд тэртээ гүн. Яг юм юмд бол оролцсон. Тэд нар чинь заавал одоо ингээд орж байгаа нөгөө зинжи буюу тий одоо ингээд сүүлийн үеийн залуучуудаас төрөлхтэй гол нь биш ээ. Энэ гол нь өөрийгөө сорихтой, өөрийгөө ингээд тий нэг талбарт ч гэсэн хөвшүүлэхтэй гэж байгаа. Айгүй зөв агуулгууд хэлж байгаа. Гэтэл нөгөө бидний нөгөө ойлголт чи юу гэхээр заавал төрүүлэх хэрэгтэй. Төрүүлэхгүй юм чи яах юм. Өчнөө 25,000 хүн орж аад би одоо тэр дунд дутуул гэж гэдэг ч юм уу тэгж ойлгоод тэд нар бол ерөөсөө юм тийм байхгүй юм бэл. Ерөөсөө яг ийм шин талбар дээр би өөрийгөө сорino. Энэ маань миний амьдралтай ингээ холбоотой. Би өөрийгөө альва зүйл дээр шинээр сориход бэлэн байх хэрэгтэй. Жишээлбэл би хэл сурахад тий эсвэл би гадаад оронд аялахад би ингээд альва зүйлийг шинээр хийж сурахад би зоригтой байхын тулд гүйлтэн дээр би асуудалгүй би зүгээр л орно. Би яагаад дутах ёстой гэдэг нэг ийм ойлголттой. Тэр нь айгу гоё санагдсан залуучууд. Тэгэхээр тэр утгаараа тэрийн ч гэсэн хүлэмж хүрэхийн тулд хүүхдөөстэйгээ ороосэй гэж бас ятгамаар байгаа байхгүй. Би бол иргэжил багтаага орё гэж ядчих. Тэгээд нөгөө тэд нар чинь ингээ бас гүмээр байгаа байхгүй. Яагаад надад энэ боломжгүй байгаа юм бэ? Би ч гэсэн энэ улсын иргэн гэдгийг ингээд өөрийгөө гүүн гэд ойлгоо ингээ хөгжөөнд дэмжигч ирнэ гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр 1500 метрийн гүйцэлд манайхан заавал оролцоорой. За 5 км-ийнх байгаа 10 байгаа 21:42 байгаа. 21 болон 42-т бол мэрэгжлийн медаль олж залуучууд мэрэгжлийн заавал бас хамаагүй медаль таахгүй 21:42 нөгөө хоол замыг дуусгаж ирсэн ингээд тэрэндээ заавал төрүүлсэндээ биш оролцоод барианда орсон л медаль олгоч. Гэхдээ надад хамгийн яг одоо нөгөө өөрийгөө ялж чадсан юу уралдаан бол 5 болон 10 санагдсан. Яагаад гэвэл тэнд орсны төлөө хинч медаль өгөхгүй, хинч сертификат өгөхгүй харин өөртөө баяр хүргэнэ. Тэгээд би заавал байранд ингээ орно шүү дээ гэд ингээд шүдээ зугаад миний хувьд бол ингээ гүйсэн. Тэгээд нөхөр маань намайг амар том урамшуулсан. Юу гэж урамшуулсан гэхээр зэрэг хамгийн одоо нөгөө гүйлтэй 3 хэсэгт ингээ 5 км ч 25,000 маш их байсан. Гүүх цай байхгүй. Тэгсэн хэрнээ яг ингээд Мойсес гараад түнэл рүү өксөх цай нь ингээд айгу өксөөр учраас хүмүүс алхаж байгаа байхгүй нөгөө гүүх боломжгүй. Тэнгүүтээ яг түнэлийн доор ороод нөгөө сүүдэр хэсэгт нь орсон ч за одоо идүүлээ гүйцгээе гэх тэг гүйж байгаа байхгүй. Тэгээд яг ингээ гүүгээ харсан чи 3 хэсэгтэй ингэж орж ирсэн гинэ. Тэгээ эхний хэсэг нь айгүй итвэхтэй гүйжсэн хүмүүсийн дотор минээр онж ирсэн. Тэгээ улам илүү өөрийгөө дайчлаагүйсэн бол бүр өстой эхний бараг 50-таа орж ирэх байсан баха гэдэг үгэнд амар урамсан. Яа гэвэл би анх удаага би тэг гүйдэг хүн биш.
Тэг алхдаг хүн байхгүй. Тэгээд сүүлийн хэдэн жилүүдэд бас алхаагүй айгу удцсан. Тэгээд ингээд тийм хүн чинь нэг 2 удаа бэлтгэл хийгээд орсон чинь айгүй тийм боломжийн үнэлгээс айгүй баярсан. Тэгээд 5 болон 10 км медальгүй хэрнээ барианда орж чадчихна гэдэг чинь өөрөө өөртөө баяр хүргэх боломжтой гой зүйл хамгийн бас том ялагч нар шүү гэж. За хоёлаа одоо тэгвэл одоо эрүүл мэндэд ямар ашиг тустай талаар олон улсын судалгаануудыг хүргэе тий. За мэдээж хамгийн түрүүнд нөгөө ярьжсэн нас баралтын гол шалтгаан хөдөлгөөний дутагдал гэдээсэнтэй холбоотой нас уртасгах болон зүрх судасны ашиг тустай. Одоо зүрх судасны өвчлөл тусахгүй байх одоо ашиг тустай байх нь байна. Гүйдэг хүмүүс гүйдгүй хүмүүсээр дунджаар 3 жилээр урт насалдаг гэсэн судалгааг бол хийсэн байна. Тэгээ 55,000 гаруй одоо насанд хүрэгчдийг 15 жилийн турш ажигласан алдартай судалгаа бол нийтлэгдсэн байдаг. Энэ судалгаанд өдөрт ердөөл 5-аас 10 минут маш зөөлөн хурдаар буюу 9.9 км цагаас бага гэж байгаа. Гүйтэл зүрх судасны өвчлөө шалтгаалсан нас баралтын эрсдэл нь бүр 45% буурдаг. За тэгээ бүх шалтгаанд нас баралтын эрсдэл бол 30%-аар буурдаг болохыг тогтоосон. Эрүүл мэндийн тустай тал нь гэх юм бол гүйлтийн хурд зайнаас хамаарахгүй ердөөл тогтмол үйлдэл хийхэд одоо хангалттай гэдгийг бол энэ судалгаа наталсан байсан. Тэгэхээр зүрх судасны өвчин, даралт, чихрийн шижин, харвалт, хавдрын эрслийг бол бууруулж байгаа гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бол гаргасан байгаа. Тэгээд хөдөлгөөн багтаа хүмүүс итгэхгүй хүмүүсээс 20-30% илүү нас барах эрсдэлтэй байд юм байна. За сэтгэл зүйн талаасаа яг гүйлт тэгвэл яаж нөлөөлдөг цаамаа өрөх үү? За тэгээд бид нар чинь нөгөө нэг хөвшөрч биш хөшөж өгнэ гэдэг чинь л яг ингэ байгаад байгаа шүү дээ. За сэтгэл зүйн талаасаа гүүх нь мэдээж одоо стресс бууруулна, сэтгэл санааг өөдрөг болгоно, цаадах одоо механизмыг тайлбарлахад болвол илүү юм сонирхолтой бас зүйлсүүд гарч ирнэ л дээ. Тэгээд миний хувьд ч гэсэн яг нөгөө нэг хүн чи яг ингээд яг яагаад идэм болоо гэдгийг ингээд бодохдоо хөдөлгөөнд оролцоод нөгөө ингээд даавар ялгараад тэг хүс гожоо тэгэхээр гормон нөгөө дааврууд чи ялгарт юм бэл. Тэгэхээр нөгөө уурлах, бухимдах, цухалдах гэхээсээ илүү нөгөө зорилгоо санаад тэр зорилгынхаа төлөө өөрийгөө дайчлаад эхлэр зэрэг нөгөө стресс гэдэг тэр боломжууд мэдээж одоо зорилгынхаа төлөө бас стресстэж болно л доо. Гэхдээ бусад аар сар тэр стрессүүд байхгүй болчих жоохгүй. Харин зорилгынхаа төлөө гэсэн яг энэ зүйлсүүд бол үүсдэгэ. За шинжилгээ ухаан талаасаа гүүхэн амьсгал зүрхний цохилтыг одоо жигдэрч өндөр хэмжээнд хүрхтэн тархинаас одоо нөгөө аз жаргалын дааврыг ялгаруулдаг, сэтгэл санааг өгшүүлээд одоо бий болгоод гэсэн үг шүү дээ. Тайвшруулах тэр бодисууд одоо гарч ирдэг. Үүнийг болохоор Ronnie's Height буюу гүгчдийн баяр хөөр гэж нэрлэдэг. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 7 хоногт 150 минут буюу өдөрт дунджаар 30 минут гүч хэрэг. Заавал 30 минутыг тий багтаа тий гүйлтэнд ингээд зарцуулах юм бол за энэ нь бол яг тасгал хөдөлгөөнтэй тэнцнээ сэтгэл гортрлын одоо тэр шинж тэмдгүүдээс ямар ч юм бэлтмэлээс уухгүйгээр илүү үр дүнтэй байх тэр боломжийг олуулж бүрдүүлдэгэ гэж үзэж штэ тий тэгэхээр хөдөлгөөнөөс болоод нөгөө ялгарч байгаа даавар гормон тий тэгээд тэр зорилгынхаа төлөө гэдэг энэ байдлууд чинь хүний сэтгэл санааг юм эрүүл байгаад харин энэ хөдөлгөөнгүй байдал ч хүнийг юм гацанг цогсон болгочдөг штэ ямар ч зориггүй ямар ч хэрч хүчгүй ямар ч юм зориулалтгүй өөрийгөө пүүшлэх зүйлгүй ингээд нөгөө 5 тухын бүстэй орчоор чинь хүн чинь нөгөө эрүүл байх сэтгэл санааны хувьд юм гоё цоглог өөдрөг байх тэр боломжуудаа ингээд алдаад ундаг штэ за сэтгэл зүйн стресс гутралт сүүлийн үеийн судалгаанууд болохоор арай бэг тасгал ялангуяа гүйлтүүдийг бас ингэж нэрлэж гин сэтгэл төвшөл депресс стрессийг бууруулдаг болохыг тогтоосон байгаа тэгэхээр гүүх үед зөвхөн хөл биш тархич гэсэн амьсгалдаг за гүүх үед эндорфин, допамин, серотонин буюу аз жаргалын дааврууд болоод ялгардаг. За ой тогтоолт болон тархины үйл ажиллагаанууд илүү идэвхждэг талаар Их Британий 45,000 гаруй хүнийг одоо хамруулсан судалгаагаар харагдсан байна л та. За тэгээд үүний одоо улмаас ядхөр ой тогтоолт анхаарал сэтгэн бодох чадварууд нь илүү эрчимжтэйгээ тэгэхээр гүйлт нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг юм ач холбогдолтой байгаа шүү. Үнэхээр тийм. Тэгээд судалгаа 71 нэвтрүүлэг маань өнөөдөр гүйлтийн ач тусын талаар судалгаатай баримттай мэдээллийг хуваалцж байгаа. 998604 5 дугаарын утсаар та холбогдоод бас өөрийнхөө гоё туршлагыг мэдээллийг хуваалцаарай. Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж утсаар л комент зэгт бас сэтгэлээр бичээд үлдээгээрэй. За монголчуудын хувьд судалгаа ямар зүйл байгаа вэ гэх юм бол монголчуудын хөдөлгөөний дутагдал болон гүйлт гэсэн юм судалгаа байна. Эрүүл мэндийн
яам болон нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар болохоор монголчуудын 3 хүн дутмын нэг нь хөдөлгөөний дутагдaltaй гэж бол онцлогдсон байна. Тэгээд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь дахиад л нөгөө зүрх судасны өвчлөл байгаад байна. Тэгэхээр эндээс ингээд өгдөөд манай Монгол одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаргасан яамнаас гаргасан судалгааны ач холбогдлыг дурдах нь юу гэж дурдсан бэ гэх юм бол гүйлтэн санхүүгийн болон орон зай ямар нэг хамааралгүйгээр тий бидний үгдгийн сар болгон үнэтэй одоо мөнгө төлөөд фитнес явахгүйгээр ямар нэг төхөөрөмж шаардахгүйгээр монгол хүний одоо тулгамдсан асуудал болоод байгаа энэ хөдөлгөөний дутагдал илүүдэлжинг бол шийдэх хамгийн өртөг багтай тэгээ өндөр үр дүнтэй спорт гэдгийг бол монголчуудын судалгаа гаргасан байна. Тэгээд өндөр эрчимтэй дасгал тогтмол хийсэн хүүхдүүдийн нэг талдаа суралцах чадвар нь анхаарал төвлөрөн за тэгээд шалгалтын оноо нь бол үнэхээр сайжирсан байна. Тэгэхээр одоо хөдөлгөөн бол зөвхөн те бие махбодыг сайжруулад эрүүл байхаас гадна бидний тархинд хүртэл маш хүчтэй нөлөөлдөг гэдгийг бол Монголын судалгаагаар гаргаж ирсэн байна. За тэгээд энэ олон судалгаанууд бидэнд юу гэлтгээд ийнэ гэхээр зэрэг гүүх нь бол маш олон талын ач холбогдолтой шүү. Энийг нүсэр хүрээнд битгий ойлгож хүлээж аваарай те. За өдөрт 30 минут биш юмаа гэхэд өдөрт нэг 10 минутыг эрчимтэй гүүхэд зарцуулах юм бол яагаад энэ хөгжингөө орон Америкт ч гэдэг юм те Европын орнуудад гүйлтийн замтай байгаа тамирчтан гүүгээд кинон дээр эсвэл одоо юу гэдэг те хүмүүсийн амьдралын өдөр тутмын нэг сторийн дээр ч гэсэн ингээ гүйж байгаа байдал харагдаад байдаг байвал тэр хэмжээний та одоо те им уухаас сэргийлж байгаа өвдөж хөвтгээс сэргийлж байгаа хожим үүсэх эрсдлүүдээс сэргийлж байгаа үйлдэл юм шүү. За тэгээ гүйж ингээд мэдээж одоо юу гэдэг юм хамаг хүчээрээ бас буруу гүйж болохгүй аливаа зүйлийг мэдээж зөв хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр зөв гүйх техник гэж байгаа. Хэрвээ буруу гүйх техникээр гүйх юм бол өвдөг үе мөчний одоо гэмтэл авах юм болцсохгүй. За би ийм байрлал бол мэдээж ихц байрлал. За тэгээд урагшаага харна. Гүйж явахдаа доошо хөл рүүгээ харахаас илүүтэйгээр толгоогоо ихцлээд урдаа байгаа зүйлийг 10-15 м урагшаага харна. За ингэснээр хүзүү болон нурууны нугалмаас эрх ачаалал буурч яг энэ үед бол мөрөө бол битгий хавчаарай гэж бол зөвлөж байгаа тий. За тэгээд суллах хэрэгтэй. За гарын хөдөлгөөн бол 90 градусын үнцгийг баримт тохоогоо яг 90 градусд нуулаад биеийнхээ хоёр талаар урагшаа хойшоо савч хөдлөнө. Тэгэх юм бол эмэгтэйчүүдийн үед нөгөө энэ авгаа мах гэж мах гэдэг шүү дээ. Мах гэж зөвхөн бас олонсруулж идэв шүү дээ. За тэгээд гарын биеийг дундаж чугмаас давуулж хэрчүүлж савж болохгүй. За энэ нь энергийг дэмий үрдэг гэж үздэг байна. Хөнгөн атлетикийн хэллэгээр гараараа гүйдэг гэж хэлдэг байна. За хөл тавилт ямар байх вэ? Энэ бол хамгийн чухал өсгийг өөрөө хүчтэй гисгэхээс одоо зайлсхийгээрээ мөн хөлийн тавхаагаар ингээл тав гэдэл гэж шүү дээ. Тэр бас яг буруу юм билээ шүү. Хөлийг газар болгохдаа өсгийг өөрөө түргүүлж газар хүчтэй зохиж болгож болохгүй. За энэ нь болохоор дөргөлтийг шууд өвдөг рүү одоо ингэж өгөх юм талтай. Тэгэхээр хөлийн дунд хэсгээр эсвэл өвлмийн хэсгээрээ зөөлөн газардаж биеийнхээ чин уян хатан гэж хуваарлах. Тэгэхээр энэ нөгөө биеийн тэнцвэрийг бас айгүй гоё юм хадгалж авч болж их те. Тэр скил дээр бас ингэж нөлөөлөх гэдэг шүү дээ. Хүүхдээ зөвхөн хамраараа биш хамар болон амаараа зэрэг гүнзгий авсгал гэдэг юм л. Нэр энийг туршиж хийх гэж үзсэн. Үдсэн чи яаж юм? Яхаа ихэнтэй болж чадахгүйс айгүй сайн дасгал сургалт хийх хэрэгтэй. Тэг хүн чинь яар нөгөө амьсгаадаад халуунд яагаад тэгэхээр амаараа ингээд авах. Амаараа амьсгалдаг шүү. Тэгэхээр нөгөө ам хатаад усны хитгийм билээ. За тэгэхээр зэрэг яах вэ гэхээр энэ хоёроо зэрэг амьсгалаарай. Амьсгалаа бүтэн гаргаж сурах хэрэгтэй. 2 алхаад амьсгалаа аваад 2 алхаад амьсгалаа гаргах 2 харьцангуй 2 гэж хэлдэг юм байна. За хэмнэлийг баримтлуул одоо зүрхний цохилтонд сайн нар нөлөөлнө. Докторчноо гэж үзэж байгаа. За гүйлт бол бусадтай уралдаж заавал нэгдүгээр байранд орох тухай биш. Гүйлт бол өчигдрийг өөрийгөө ялаад өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт тэгээ хамгийн сайн бас яг туршлага юм билэ. Тэгээ одоо ингээ бодглохлоор би өөрийгөө ингээ яланд илээ тэр гүйлтийн уралдаанд хүртэл орч чадсан юм чинь би яагаад энэ шин зүйл сурч болохгүй гэж ингээ нөгөө өөрийнхөө тий сайн ийм зуршил түүхүүдийг бүтээж байгаа байхгүй. Тэгээ өөрийгөө мотивацлахад ийм айгуу гоё архив үүссэн байт юм бэл. Би ингэж чадчихсан шүү дээ. Би ингэж гүйсэн шүү дээ. Дараагийн удаа энийг чадна. Тийм дараагийн. Тэг ингээ настай хамт гүйж байгаа хүмүүсийн баг 10 хүн дутмын 4 нь настай хүмүүс харагдсан. Дандаа 50-аас дээш насны хүмүүс. Тэгээ айгуу хөөрхөн тэд нар чи ингээ за миний өвтөө зөөлөнгүүгээрээ битгий би бинийгээ түлхээрээ гэд. Тэгээ тэд нар чи хизээн ингээ гүйдэг болсон. Тэгээ тэр хүмүүсийг харахтаа ямар гоё юм бэ. Би ч гэсэн бас яг ингэж хөтлөх юмсан тий. Би ч гэсэн бас яг инкимсан гэдэг тэр нөгөө зүйлсүүд үүсдэм билээ. Тэгээд гүйлт гэдэг маань өөрөө ганцхан хөл юм уу гар оролцдог гэж. Бүтэн бие тутгаад одоо тутамдаа сэтгэл санаа, бодол санаа тий
бүх одоо нөгөө авро гэж ярих уу тий бүх одоо ингээд зүйлсээр ингээд оролцож байгаа байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бас айгүй тийм ашигт үеийн коэффициент их өндөртэй ийм спорт санагцсан. Гэхдээ спорт одоо сая хэлж штэ заавал төрүүл нэгдүгээр байранд орно. Би хэвээ заавал салхийг нь хагална гэдгийг бодохоос илүү өөрийгөө ялах, өөртөөгөө өрсөлдөх. Хүн чинь ер нь бусдтай ихээс илүү өөртөөгөө өрсөлдөх хамгийн том зүйл байгаад идэг шүү дээ. Баярлалаа та хоёртай гэж манай Солон улан баяр маань орж ирсэн байна. Манай үзэгчид хийгээ сонсогчдын хинэн сая Улаанбаатар марафон уралдаанд үйл явцтаас оролцсон бэ? Ямар байсан бэ? Өөрийгөө хэрхэн ялж гарсан бэ? Тэр талаараа сэтгэлдлүүдийг бас үлдээгээрэй. 46,000 гэдэг ингүүт нэг юм бахархчихлээ. Яалтчгүй тэгээд марафон Улаанбаатар марафон гэдэг одоо пэйж хуудсал байлээ. Тэр пэйж хуудсанд яг энэ жилийн гүйлтийн ингээл зураг мэдээлэл үнэнхээр гоё ингээл бүр те тасралтгүй орж исэн. Харахад бол нэг одоо түнэл рүү өгсөж байгаа тэр зураг тий. За тэгээд барайнаас гарч байгаа тэр зураг ямар олон юм бэ гэдээ би бол баг уулга алдсан шүү дээ. Өөрөө оролцоогүй. Гэхдээ надад тэр өдөр яг гэр бүлээрээ ингээ хүүхдээ дагуулад тоглоулаа явхад жаахан төвхтэй байсан ч гэсэн үнэхээр бахархах тэмцэтгэл төрж исэн. Тэгвэл хэдүүлээ одоо гүйлт гэдэг зүйл ашиг тустай юм байна. Эрүүл мэндэд бие махбодод сэтгэл зүйд. За тэгвэл бид нар зөвхөн марафонд бэлтгэхээс гадна гүйлт гэдэг зүйлд бэлдэж те өдөр тутамдаа бэлдэж өдөр тутамдаа тэнд зөв одоо тэр гүйлтийг бий болгоснараа эрүүл мэнд сэтгэл зүгээ одоо сайн байлгахын тулд те энэ хөөрхөн зөвлөмжүүдийг хүргэе л да. За тэгээ. Одоо юу гэдэг нь марафон гүөхд бол иргэдэд ингээ хамгийн хэрэгцээтэй, үндэслэлтэй, хооллолт, шингэнэ нөхөхтэй, яаж дасгал хөдөлгөөн хийх, биеэ хэрхэн халаах гэд маш олон мэдээллүүд хэрэгтэй байсан. Улаанбаатар марафон пэйж дээр бол ороод байсан. Араасаа. Цомоо маань бас эрүүл байгаараагаар яг нөгөө гүйлтийн мэрэгжлийн хүнийг авчираад, тамирчныг авчираад өмнө нь яаж бие халаах вэ гэдэг ингээ дасгал зааж ирсэн шиг хоёлаа тэгвэл одоо яг үндэслэлтэй, одоо судалгаатай мэдээллүүдийг хүргэе. Спортын ангаах ухаанд болохоор гүйлтийн гүйцэтгэл болон бэртэл гэмтлээс сэргийлэхэд хооллолт 40% шийддэг гэж үздэг юм байна. Тэгээд уралдааны өмнөх өдрүүдэд болохоор нүүрс усаа сайн цэнгэлж аваарай гэдэг юм байна. Уралдаанаас 2-3 өдрийн өмнө булчин болон илэгнийхээ одоо тэр энерги буюу эрч хүчийн нөөцийг дээд зэгт нь хүргэх шаардлагатай гэдэг юм байна. Тэр одоо гинтийн байдлаар 5 км 21 км гүйж байгаа бие маань булчин маань илэг маань эрч хүчээ нөхөд авцсан байх хэрэгтэй юм байна. Тэгээ юу идэх вэ гэх юм бол нарийн бов чихэр биш те. Харин яг нөгөө нийлмэл нүүрс усыг оруулсан бүхэл бүрийн одоо паста, гурвалжин будаа, төмөс, одоо овёс, гадал зэргийг түлхүүргэх юм бол энэ эрч хүчээ авч чаддаг гэж байна. За юунаас татгалзах вэ гэх юм бол хит их тослог хоол, шарсан хуурсан хоол, хит их эслэгтэй хүнсийг бол багасгад юм байна. Энэ нь уралдааны үед ходоод хямрахаас сэргийлдэг. За одоо зөвхөн уралдаан гэж хэдүүлээ бодохгүй байл л да тий. Өдөр тутамдаа би гүйлтээр хичээллээ. Өдөр тутамдаа би өөрийгөө ялан дийлээ гэж байгаа бол бас хоол хүнсээ ч гэсэн ингэж зохицуулах юм бол та гэмтэж бэртэхгүйгээр тий эрүүлэр бас ингэж бие махбодоо дадлагжуулах боломжтой юм байна. За дараагийнх нь. За дараагийнх нь энэ таны нөгөө хэлсэн дээр комент хэлмээр санагдчихэ. Яг айгүй гоё энэ спорт ч өөрөө олон төрөл байгаа штэ. Тэгээ гүйлтийн спорт яг ийм эрүүл сэтгхүүрөө ерөөсөө ингэж хөтэлтэй юм бэлээ. Одоо манай хүү болохоор 21-т гүсэн, охин манаас 5-д гүсэн байхгүй. Тэгэл гуруулаа ингэж хамтарчаас. За гуруулаа өмнө маргааш өглөө босоод юу идэх вэ гэхээр ээжээ оройных нь хоолноос эхэлнэ гэж байгаа байхгүй. Өөр гэл тий хайл хийцэн судалцсан. Тэгээ би ч нөгөө бэлтгэл хийж чадахгүй байжгаад 7 хоног үлдлээ гэл хүү нөгөө дугаар муугаараа авчираад ингээд за одоо 7 хоногийн дараа гүхэн нэвштэй гэдэнгүүт хүн чинь гэл яг ингээд хүссэн бүзүүгээр гэдэг чинь тэгээд бэлтгэл хийж чадахгүйсэн болохоор за одоо 7 хоногтой бэлтэх гэж ээжээ 7 хоногийн өмнө бэлтгэдэггүй штэ гэд за тэгээд гэж за яах вэ зүгээр бэлтчихье гэд тэгээд нөгөө өмнөх оройны хоолтоос эхэлнэ хүнд хоол идэж болохгүй одоо нөгөө тий шингэц юм муутай хоол махан хоол хитрхи ингээ оройтуулж идэж болохгүй гэдэг айгуу гоё юм тарг уух хэрэгтэй мэрхтэй гэл нөгөө хүүхдүүд маань ингээ зүйлж байгаа байхгүй өглөө хасаа за тэгвэл одоо өглөө хасаад юу идэх вэ гэл тэнгүү овёс идэ нөгөө өдөр тутамдаа овёс гэж хэлдэггүйс хүүхдүүд чи овёс идэ гэргүүлээс идэ эрч хүчээ авч ш нүүрс нийлмэл нүүрс ус авч штэ тэгэхээр чи нөгөө спортынхаа төлөө хүн чи хичээхтэй яа гэхээр нөгөө нэг юм те илүү дутуу одоо чи нөгөө модоор ярил хатцсан мөчрүүдэд тайрна гэдэг шиг те нөгөө зэрлэгүүдийг одоо ингэж авч хайна гэдэг шиг яа тэр хүүхдүүдийн хооллолт хүртэл өөр болж ээжэвд амир баярлж байгаа байхгүй юу би чи 10 хэдэн жил овёс идээд өгөж гэргүүлээс идээд өгөж гэж үгэлдэг байсан юм хурд
наадам байсан юм уу гэл тий. Тэгэхээр ерөөсөө ялангуяа гүйлтийн спорт гэдэг чинь хүнийг хоолтон дээр хүртэл имзэгцтэй болгодог. Унтаж амрах амьдралын хэмнэлтээр хүртэл ингэж удирддаг. Тэгээ тэр битгий 7 хоногоор ингэж бэлтгэлээ хийдэг. Энэ өсвөр насны хүүхдүүдэд маань айгүй ийм эрүүлэр зөвөр нөлөөлж харахтаа бол айгүй таатайс. Тэгээ ээжийн хувьд дэмжээд ингээд гүйя, хамтраад ингээд гүйя гэдэг санаа үүсэн баггүй юу. За тэгвэл хоолтыг хүргэсэн болвол хоёулаа уралдааны өглөө бол хизээч өмнө идэж үзээгүй шинэ хоол хүнсийг уралдааны өглөө бол туршиж болохгүй тий. Гүйлт эхлэхээс өмнө 2-3 цагийн өмнө бол мэдээж өглөөний цайгаа уун. Яг гүйлтийн үеэр бол хит их мэдтгүй юм бэлээ. Тэгээд айгүй гой нэг жишээг харсан олон улсын одоо нэг дандаа марафоны ямиг сонирхоод ирсэн чинь олон улсын гүйлтүүд бас ингээд шууд нөгөө AI чи ингээд оруулж ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь хаанах юм бэлээ. Ямар ч Европын нэг оронд бол ерөөсөө ингээд айгүй гой ийм том савнд яг ингээд гүйж явахдаа ингээд снэкүүдийг ингээд тавьсан байхгүй. Тэр нь юм авар хэмжээ ихтэй цаастай тослог тийм зүйлсүүд болол ерөөсөө биш. Дандаа юм obvious бүхэл үрийн тий тэгсэрнээ бариад ингээ гүйчихээр юмнууд. Бас нэг зүйл нь ажиглагдсан юу ажиглагдсан гэхээр манайхан нөгөө ивент тэтгэгчд маань ийм 500 грамын 250 300 грамын савтай уснуудыг ингээ тавьдсан байхгүй. Тэгээ тэрийг ингээ өгөөд ийсэн яг гүйж явах ус аавь гэдэг усны цэг дээр очихоор тэгэхээс илүүтэйгээр нэг удаагийн аяганд багахан ус их ус уучдаггүй байхгүй. Тэнгүүд хүмүүс чинь 1-2 балгаад өөрчлөгөө ингээ цацсан болоо шууд савтай ус ингээ хаяг өгөөдсэн. Тэнгүүд нэгдүгээр хайран ус хоёрдугаар хог хаягдл үсээд байгаа. Тэнгүүтээ тэрийг бол ерөөсөө зүгээр ингээд нэг удаагийн аяганд хийгээд ингээд зам дагуу тавьчмаар юм бэл. Гэхдээ тэгж хийсэн цөөхөн 21-42 дээр бол байсан гэсэн 5 км 10 км дээрээ ч гэсэн бас хэрэгжүүлэл гэж бодсон. За юу яриад ийшээ ортон бэ гэхээр зэрэг одоо шингэний дутагдлын талаар ярьчаа. Гүүх үед хөлсөөрөө зөвхөн уух биш те биеийн эрсдэл байцууд натр калор гатагшилчээдэг учраас уус уух нь хангалтгүй байдаг. За тэгээ яг гүүх үедээ гүйж явах үед бол их хэмжээний биш. Яг тэр цангааг бол тайлах зорилгоор багахан ус уух хэрэгтэй. Балжины минь зай маань гэсэн биш. Ёстой хэрэгтэй мэдээллийг сайхан нэгтгээд өгч та бүхэндээ баярлалаа гэсэн. Баярлалаа. Тэгээр нь усны талаар сэтгэлээ уншиж байгаад баярлалаа. Усны талаар бас ингэсэн байсан шүү дээ, тий. Уралдааны өмнө буюу 2 цагийн өмнө бол биеийг усаар ингээд урьдчил цэнэглээрээ 400-аас 500 мг цэвэр усыг уугаарай. За тэг гүүж явах үедээ болохоор одоо нөгөө нэг цангахаа хүлээлгүйгээр зам дагуу ус түгээх цэгүүдээс гээд усаа аваад балгаарай гэж цомогийн сая хэлдэг яг байна тий. Савнд ус аваад балгаад яваарай. Ихээр нь битгий уугаарай. Тэгэхээр үлдчихвэл хайчаад байна гэд. Тэгэхээр 15-аас 20 минут тутамд 150-аас 200 мг ус эсвэл эрдэс дундаа уувал их зүгээр гэсэн байсан. За тэгээд уралдааны дараа хүмүүс болчлоо яста сайхан би давчлаа гэж байгаа бол тий. Алдсан шингэн болон эрдсээ яаралтай нөхөх хэрэгтэй гэж байгаа. Олон улсын одоо жишгээр болохоор нөгөө электролиттэй ус гэж ярьдаг тий. Тэгээд наргил модны ус гэж ярьдаг. Эдрийг бас уудаг юм байна. Тэгэхээр за гүйчлээ давчлаа болчлоо гэхээс илүүтэй гүйлт миний бие махбодод ингэж нөлөөлд юм байна. За ингээ уралдаан марафонд орж байгаа бол өмнө нь ингэж бэлтгэн тухайн яг уралдаж явах үедээ ийм байх нь байна. Уралдсны дараа би тэгвэл алдсан шингэн болон эрдсээ нөхөн байна. Марафонтой өдөр бүр 28 хэмийн халуун өдөр байсан шүү дээ. Тэгсэн. Гэхдээ яг амар халуун нь бол нөгөө 5 км-ийн буюу өдрийн 1 цагт таарч байсан. 21-42 байл нэн таатайсангүй. Сэрүүн салхитай. За тэгвэл уралдааны дараа яах вэ? Булчингаа нөхөн сэргээх зорилгоор барууны шугам орж ирсний дараа булчингууд өлсөн байдаг учраас алтан цог буюу гүйж тусныхаас дууснасаа хойш 30-аас 45 минутын дотор бидэд хичээл өгөх хэрэгтэй. Нөгөө нэг л уураг нүүрс ус те тэдгээр зүйлсүүдийг яг ингээд хүчилж биш. Тэгээ багаар ингэж идэх хэрэгтэй. Булчингийн бичил одоо урсгалыг урагталтуудыг нөхөхийн тулд уураг алдсан энерги нөхөх хэрэгтэй. Энэ дээр бас нөгөө ус гэдэг дээр гадна зөвхөн цэвэр ус биш. Изотоник буюу одоо тий нөгөө энергийн ундааны амттай тийм нэг чихэрлэг дүү ирнэ жоох юм эсгэлэн дүү бас тийм ундаа ус. Тий эрдэстэй. Гэхдээ эрдэстэй устаас арай бас өөр амттай байсан шүү. Тий энергийн ус гэж хэлсэн. Тэрийг бас айгу нөхөх нь айгу зүгээр байсан. За тэгээд мэдээж айгу хоолтолцаад ингээ бүгд тий спорт ундаа зогсох биш аажмаар хөдөлгөөнтэй тий тэгээд ингээ булчингууд огцом зогсох огцом гүгчин л юу аюултай юм байл тэгэхээр тасгаж ингэж зогсох хэрэгтэй тэгээд тэр одоо нэг сунгалтын юмнуудыг бас тий хийх хэрэгтэй за тэгээ гүйж тусаад шууд сууж эсвэл хэвтэж болохгүй зүрхний цохилтыг хэвийн хэмжээнд ортолно 5-аас 10 минут маш зөөлөн алхаад булчингаас сунгах тасгалуудыг заавал хийх хэрэгтэй за тэгээд гүйжтэй за одоо тий замаа амжилттай дуусгаж марафоны дараа булчин хэтэрхий хөвдөж одоо шантрахаас хамгаалахын тулд ийм төрлийн зөвлөгөөнүүдийг өгдөг. Яг марафоны үеэр бас айгүй хөөрхөн байсан шүү дээ. Би нэг хэсэг ингээ гүйж агаад
би нэг ийм цахилгаантай цамц өмссөн байхгүй. Тэгээд тэрийг ингээ болгосон юмс. Цахилгаанаа татаа дугаараа хаагаад хажуу тийшээ гараа алхачтсан билүү. Хүн өвшөө шийд юм бодсон билүү. Таашт юм билүү. Болчт юм билүү. Юуны төлөөч гүгээд байгаа ингээл тий. Тэгэл ингээд хүний нөгөө бодлын талаар ярьжсэн шүү дээ. Тэгэл пүү тийшээ яаж алхах. За энэ бүтэхгүй. За яг гэхдээ нэг алхаал үзье. Юу ч гэсэн тэнд нь очиод тэгвэл байл юм байли. За нэг эвтэйхэн юу хүлээ юм бүлээ гэл. Тэгэрс яг ингээ шантрах гээд байгаа байхгүй. Тэгсээр нэ өөрийгөө ингээ сатааруулаад тэгээд цахаарнгүй гэж бодсон. Яг нэг хөвөө хэсгээр нь. Тэгээ хөвөө хэсгээр гүсэн хүмүүс ерөөсө гараа ингээд тэр өдөр бол маш олон хүнтэй хай-фай өгсөн өдөр байсан байхгүй. Дэмжсэн. За одоо дууслаа шүү. Хөө яг таньдаг үү шиг тий. Гүрийгээрээ болж шүү гэл бүгд ингээд зогсож байгаа байхгүй. Тэ ингээд гар цохоод тэгсэн чинь манай хүү айгүй хөөрхөн манай хүү аав хоёр бол гүүгээгүй. Тэгсээр нэг хүү нөгөө аавынхаа дээр ингээд зогссон. Тэгээ тэр аав нь ингээд бичлэг хийгээд хүү болохоор мөрөн дээр ингээд суудсан гараа өгсөн байхгүй. Хүмүүс хурж ирээд ямар хөөрхөн юм бэ гэж үсэрч ирээд хүүтэй ингээд зогсон байгаа байхгүй. Тэнгүүтээ бүр ингээ хуурдлаад ойлгочээсэн чинь чамайг хараад бүр гүүмээр санагдлаа гэж хэлсэн байгаа байхгүй. Амар хөөрхөө. Тэгээ тэр гिचлэгт нь би хүртэл орцсон. Миний хүү зогсож юм уу? За ээж надаа барандаа орлоо гэл ингээл орж марцсан. Тэгэхээр тийм дэмжлэгүүд амар чухал юм бэл. Тэгээ ялангуяа тэр 42 21 дээр нөгөө бөмбөрнөөд байсан. 10 км дээр чинь байсан гэсэн. Тэгээ яг нөгөө ийм хэцүү хэсэг дээр нь ингээл дараал маш гоё. Гүүрээ гэл ингээл тэр нөгөө бөмбөрний хэмбэл юмэлч мөрөстэй ингээл хэвээр хүнийг айгу ирч хүчтэй болох. Тэр хөгжөөнд дэмжиж хийгүү чухал яг үнэ. За Балжин 88 заяа маань ингэсэн. Би ч 30 минут алхаад биеэ халаагаад эрчтэй 5 минут гүүгээд эргээд хэдэн минут эрчтэй алхаад гэртээ ордог. Оройдоо унтахаас өмнө гарах юм бол шүн сайхан гүн ойртой байдаг гэж. Ямар чухал юм бэ тий? Алхаад эрчтэй гүүгээд эргээд хэдэн минут эрчтэй алхаад тэгээ гэртээ орчдөг. Яг эдрийг бас дадлуулах юм бол нөгөө гүүх зөв техник гээд мэрэгжлийн зөвлөмж гэсэн чинь нөгөө хит хурдалж эхэлж болохгүй гэж зөвлөдөг юм байлээ шүү дээ тий. Одоо эхэлж байгаа хүмүүсийн хамгийн том алдааны юу вэ гэх юм бол эхний 5 минутанд ингээ хит хурдалчдаг гэдэг. Тэгэхгүйгээр одоо 30 минут бол маш сайхан алхачихж шít манай нямзаа. Тэгээд би халчлаа 5 минут сайхан гүйчлээ. Эргээд 5 минут сайхан эрчтэй алхачлаа. Нийлээд 40 минут болчихж байна тий. Ингиж одоо нөгөө хурдаа тохируулах, өөрийнхөө биеийн хэмнэл тохируулах, нөгөө гинт хийснээ шантраад болох биш те баг багаар ингэж дасах нь эрүүл мэндэд бол үнэхээр одоо чухал агаад байна шүү дээ. Яг одоо шинэ Балжины Мензэгийн маань хувьд 7 хоногт хэдэн удаа гүйдэг өдөр болгон гүйдэг үү те. Би бол одоо дараа жилийн марафонд бол оролцсон гэж бодож байгаа. Одоо тэгтээ оролцохдоо 10-т оролцсон гэж байгаа. Хүнчлэр айгу тэгдэм байлээ. Тийм байна гэдэг те. Тий болчлоо гэж өөрийгөө бодохдоо би дараагийн жил тэгвэл тэгнэ гэж ахиулт юм билээ. Тэгээ энэ айгу эрүүл санагц. Манай хүү 21-т оролцоод ингээд дуусангууд дараа жил 42 гэж байгаа. Үгүй ээ миний хөө яах юм бэ? Би бол ээжээ тэгээд байгаа байхгүй. Тэнгүүтээ та яа гэж бодож ингүүд би 10-т орцгий. Та өөртөө ингэж зөвшөөрж яа надад зөвшөөрөхгүй. Би бол төчөө бүтэн марафонд би оролцсон шүү дээ. За тийх чадна гэд. Нөх хүүхдийнхаа зоргийг мохоохгүй тулд тэгээ хоёлаа ингэ ярьж авахгүй нэг хэсэг тэгтээстэй болмоор исэн. Яг тань шиг би тийм ачаач юм бодсон ш. Тэгээд тэгтэл ингээд оролцсон ингээд чадлаа гэд. Тэгээ тэрийг ингээ харахтаа бас баяр хүргэж чи өста мундаг байсан шүү гэдгийг хэлэх нь чухал юм. Тэгээ тэрийг одоо 5 сард биш. Хүүгээ урд тэгж удаад байхгүй охиноо 7 хоногт 2 удаа за гарчгүй яа алхая. Тэгээ алхах чаата нэг 10 минут жоохон гүйчихүү гэ тэ. Тэгээ ингээ хөөрхөн гүүгээд тэг хүмүүс чи ингэж ярьдагч нойргүй болчлоо. Утас үзээр байгаа нойргүй болчлоо. Үнэхээр нойргүй болоод нойргүй ийм химлэлээр амьдраад байгаа бол тэгвэл гой гүүгээч. Ирүүл энэ аргыг хэрэглэж тэ. Өөрийгөө жоохон ингэж нөгөө гүйлгэж агаад нэг талаар эн чи бие махбодоо сүлдүүлнэ штэ. Сүлдүүлж агаад ингэж агаад унтах юм бол айгуу сайн унтдаг шүү. Манай Балжины Мензэгийн хэлж байгаачлан тий. За Улаанбаатар марафоныг бол нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн биеийн тамир спортын газрууд одоо тий жил болгоо ингээд зохион байгуулж байгаа. За тэгээд 2026 оны бүртгэлд бол 46 мянган хүн нэмэх шүү дээ тий. Иргэн одоо ингээд яг маршрутын тусын маршрутын дагуу ингээд өрсөлдсөн гэдэг мэдээллүүдийг бол өгч байгаа. Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо олон улсын марафон гүйлтийн зайд 5 дугаар ангиллын баталгаажуултыг одоо энэ жилийн үед бол хийсэн гэсэн мэдээлтийг бол өгсөн шүү дээ тий. За тэгээд олон ийм ашиг тусуудтай байгаа талаар мэдээллийг ч гэсэн Баясаа цом хоёр нь бас хүргэж байна. За ингээд гүйлтийн хэмнэлтээр ингээд амьдраад ах юм бол 3 жилийн нэмэх одоо тий 3 жил амьдрах бонусыг авах нь шүү дээ тий. 3 бат хүнээс дээш одоо тий наслах бас нэг ийм хөөрхөн зүйлээс нь 10% дүрм гэдэг зүйлийг одоо анх гүйж байгаа хүмүүс баримтлаарай гэд 7 хоногоор ачаалаа 10%-аас нэмэхгүй байх.
Хүмүүс чинь гинтхэн одоо өнөөдөр би одоо юу гэдэг нь те 10 минут гүйчлээ. Маргааш тэгвэл 50 минут гүйчих чадна штэ гэдэг те. Тихгүйгээр яг ингээд 10% 7 хоногор нэмэх юм бол булчин өрөвсөхгүй. Дээрээс нь нэмээд нөгөө нэг burnout буюу те одоо шаталтаас одоо сэргийлж идэг байх нь байна. За тэгээ мэдээж одоо марафоны өмнө бас анхаарах хэрэгтэй зүйл, за гүүхэд ч гэсэн анхаарах хэрэгтэй зүйлсүүд гэж байдаг. Хувцсан дээр цаамаа. Тэр туршлага ямар байсан? Тэр туршлага бид нар чинь тооноглосон. Би ч одоо нөгөө ста наранд шарагдан, нарнаас хамгаалах цаамц дотор нөгөө хүү нөгөө 21 км бүртгүүлээд подолох гэсэн байхгүй юу? Тэр нь яг нөгөө манай та хэд яриад идэг хөлсийг ингээд нөгөө шингээгээд авдаг төрлийн материалтай байсан тий. Тэгээд өхөө болохоор өмсөхгүй өөрөө ямиг өмснө гэт тэгэхээр тэрийг ингээл өмсөж байгаа. Энэ тэндээс ингээл те аль болохоор яг гүйлтэн тохирохтой хөнгөн тийм л юм өмсөх хэрэгтэй. Тэгээ би яг нэг юм жоохон зузаалаад өмсөц. Подолкон дээрээ давхар цамцаа өмсөд тэгсэн чинь нөгөө агаар ингээд нэвтрэхгүй амьсгалахгүй байна. Яг мэрэгчлийн ингээд бид нар чинь болно. Тэгээ би нөгөө хоёр хүүхдээ санаа тавихтаа нарнаас хамгаалах цамцаа өмс түлэгт чинь гэсээр ашихад өмсгчээр тэр ярьж чинь. Тэгээ яг мэрэгчлийн тамирчдыг тэр нөгөө ягаа Кени тамирч, Японы тамирчид, Монголын тамирчдыг зүгээр майк шоолцтой маш шаардтай тийм. Тэнгүүдээ би бүр хүүдээ яасан гэхээр зэрэг хол километрт яах юм чи илүү анхаарах хэрэгтэй гэдэг нөгөө усны юм гуурстай хоолом болоо захаалж өгөөд тэрээгээр нь цэнэглээд тэгээд яг хүү ус авах гэж ингээд замаасаа яагаагүй амар байсан л гэсэн л те. Гэхдээ яг мэрэгчлийн тамирчдыг харсан ч тэд нар чинь усаач бийдэ авч явдаггүй байхгүй. Зүгээр хөнгөн шингэн гүйцэлдэг. Тэгэл замдаа гэс усаа аваад уучдаг ингэчдэг. Тэгээд би тэд чинь тоноглоод байсан нэг мэрэгжлийн биш нэг мэрэгжлийн тооцдог штэ мэрэгжлийн биш болохоор хөөхөн бас харин хөөхөн байна. Мэрэгжлийн хүмүүс чинь болохоор яг л гүүх рүүгээ. Тэгэхээр тэр нөгөө майк хүртэл нь ингээл те. Гэтэ яг бид нар чинь тийм өмсөж чадахгүй шүү дээ. Чадахгүй те. Тэгэхээр нөгөө шинэ гутал бас шинэ хувцас өмсөж болдгоо гэдэг байгаа тий. Өмнө нь ингээд тушаад үдцсэн өөртөө тухтай нөгөө яг л тэр агаар амьсгалдаг тий хөлсийг шингээдэг тийм хувцсуудыг маш сайн одоо өмсөж гүүхэн зүг гэдэг байгаа. Тэр хөнгөн одоо тэр гүйлтийн пүүз чинь болвол этэн пүүз юм билээ шүү. Тэгээд нөгөө доотлын уул нь хөөсөн зөөлөн. Би тэд чинь болохоор зэрэг яг заалны пүүзүүд байгаа байхгүй юм зууралттай тий биеийн тамир одоо нөгөө волейбол сакс тоглоход ингээ хальтрахгүй гүүхэд хальтрахгүй нөгөө юм зууралттай пүүзнүүдтэй байгаад байдаг. Гэтэл юуны пүүз чинь яг нөгөө хатуу цементэн дээр гүйдэг пүүз чинь хөөсөн уултай этэн хоншоор нэм урагшаа. Тэгээ одоо дараа жил болоо ерөөсө пүүзэн дээр анхаарах туршлагатай болсон. За балчин нэм зай маань би 7 хоногт 3 удаа тогтмол гардаг. Хаяа өглөөдөө гардаг. 1 сард 1 удаа ууланд гардаг гэж. За энэ л яг л нормал мэндийнхаа төлөө тий. Үнэхээр чухал зүйлийг хийдэг юм байна. Би бол одоо алхахаас л хэтрэхгүй байгаад байна. Тэгэхээр дараа жил бас яг үнэхээр марафонд тий бас сорж үзмээр юм байна. Тэгээд яг гэр бүлийн радио 104.5 судалгаа 71 нэвтрүүлгээр бас гүйлтийн ашиг тусын талаар ярьж байна тий. Монгол улсаас зохион байгуулж байгаа энэ Улаанбаатар марафон маань 12 жил тасралтгүй яваад энэ жилийн хувьд бүр 46 мянган хүн оролцож байна гэдэг маань хүмүүс эрүүл мэндэд яаж анхаардаг болсон юм бэ? Гэдгийг харуулж байгаа давуу талтай зүйл. Нөгөө талдаа хэрвээ яг энэ одоо тий марафоныг зохион байгуулдаг, ард нь ажилдаг одоо байгууллага хамт олон маань сонсож байгаа юм бол яг иргэн хүний хуваар хэлмээр байгаа зүйл автомашингүй өдөр буюу гэр бүлдээ цаг гаргадаг өдөр, марафон гүйлтийн өдөр хоёрыг сольж өгөөрэй тий цөөлжүүлж өгөөрэй гэж гуймаар байгаа. Тэгэхгүй бол тэнд бол мэдээж одоо өөр хүүхдтэй цаг гаргахыг гэр бүлэрээ бас зүгээр л нөгөө тий сул чөлөөтэй болгоцсон байгаа автомашин явахгүй байгаа замаар одоо нөгөөдлийнх нь одоо өнцгөөс нөгөөдлийнх нь өнцөг хүртэл одоо явахыг тий алхахыг тоглохыг зугаацахыг амархыг хүсэж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүст маань бас энэ жил зарим тал дээр одоо бүхэлдээ биш ч гэсэн тийм жоохон саадтай байсан учраас тийм зүйлийг бас хийчихвэл үнэхээр одоо давуу талтай санагдсан шүү. Аль нь үнэхээр сайхан өдөр тий автомашингүй өдөр гэр бүлдээ цаг гаргадаг. Марафон эрүүл мэндэд цаг гаргадаг гэд тий. Энэ дээрээс анхаарал өгөөсэй гэж хүсэж байна. За балчны мензэ маань хувцас гиснээс гутал чухлаа. Алхалтын хатуу уултай гүйлтийн зөөлөн уултай хүмүүс андуурдаг гэж хүн зааж өгсөн гэсэн. Харин энийг бол тэ яг сурч авсан. За шүүлд нэг ийм гүйлтээс болоод хүний амьдрал өөрчлөгдсөн богинохон сэтгэлийг уншаад тэгээд юу яа тэхүү хоёлаа 4 жилийн өмнө нуруу их өвддөг байсан. Жингийн илүүдэлтэй байлаа. Үүнээсээ болоод их
гутаарч хямардаг байсан. Дээр нэмээ шүн унтч чадахгүй. Нөгөө гутарсан зүйлсүүдээ маш их бодноо. За тэгээд өвчин намдаагч нэмэргүй их хэцүү байсан. Ер нь бол маш чанаргүй амьдарч байсан. Өглөөс ирэхэд нуруу дасрах гэж байгаа юм шиг хүчтэй өвдөн 3 дугаар эмнэлгийн эмч намайг хагалгаандаар үгүй бол бараг сууга болно гэж байсан. Сэтгэлээр их унсан. Тэр үедээ 110 кг жинтэй байсан. Тэгээд л жингээ эхлээд хасъя гэж гүйж эхэлсэндээ ерөнхийдөө эрүүл мэндийн байдлаас болоод гүйж эхэлсэн гэсэн үг. Гүйж эхэлснээс хойш бараг 5 жил болох гэж байна. Энэ хугацаанд дасралтгүй гүйсэн. Гүйж эхлэж байхдаа 110 кг байсан бол харин одоо 65 кг болсон. Ойролцоогоор 45 кг-ыг хайсан. Сэтгэл санааны хувьд мэдээж өөдрөг болж амьдрах хүсэл ирч хүчээр дүүрсэндээ гэж. За тэгээд энэ хүний гой түүхээр те өөрчлөгдсөн амьдралын одоо гэрчлэлээр өнөөдрийнхээ судалгаа 71 нэвтрүүлгийг өндөрлөж байна. Гүйлтийн ач тусын талаар тэгээд Монгол улсад хэрэгжээд одоо 12 жилийн нүүр үзэж байгаа Улаанбаатар марафоны бас сайн сайхан талаар ярилцлаа. Тэгээд бидэнтэй хамт байсан эрхэм сонсогч үзэгч танд маш их баярлалаа. Тэгээд гүйдэг болоорой, ядаж алхдаг болоорой. За тэгээд эфирт баясаа цаам хоёр нь ажиллаа. 12 цаг 5 минутаас гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн цоо шинэхийн дугаараа хүргэн тэнд бас эргээд хамтдаа уулзцгаая. Түр баяртай. Түр баяртай. Асуудлыг ойлгосон хүн шийдэлд нэг алхам ойртдог гэдэг. Өнөөдрийн бидний ярилцсан сэдэв зөвхөн мэдээлэл биш. Таны амьдралд өөрчлөлт авчрах эхлэл болно гэдэгт итгэлтэй байна. Судалгаа 71 нэвтрүүлэг үнэн мэдээлэл, зөв ойлголт, бодит шийдлийг санал болгоно. Дараагийн дугаараар өөр нэг асуудлыг хамтдаа задлая. Гэр бүлийн радио 104.5 84.5 Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа.